Стратегийн 16 ордын 11-т байна. Эдэж уугаад дууссан байна. Дууссан байна. Оюу толгой. Стратегийн ордын 6-т байна. Ил уурхайгаар, ил аргаар олборлох нөөц нь дуусаад одоо гүний уурхайн олборлолт нь эхлээд 35-аас 40% руу орцсон байна. 40 он гэхэд бид нар ноогдол ашиг авах үед дөнгөж 5% нь үлдгэнэ. 5% нь үлдгэнэ. Монголын ард түмний 34 жил залцсан уул уурхайн дөврийг ил зарлж, ил хилж явахгүй бол засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч гэж байх хэрэг байхгүй гэж би бодож байгаа. Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч гэдэг бол онцгой нөхцөл байдал үүссэн үед томилогддог албан тушаал байна. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна. Энэ нэг хулгай дөврийг зогсоохгүй юм уу? За би нэг хүний тухай стратегийн 16 ордын 9-ийг нь хувийн компаниудад 2007 оноос 2005 оны хооронд шилжүүлсэн нэг нөхрийг одоо би ярина. Ховдын халзан бүрэгдээгээс эхлээд Бороогийн орд, нарийн сухайтаас эхлээд ухаан худаг хүртэл стратегийн бүх ордуудыг улсын төсөөр хайгуул хийсэн ордуудыг 97 оны ашигт малтмалын тухай хууль гэж байдаг та бүхэн мэдэх баг. Тэр хуулинд улсын төсөөр хайгуул хийсэн ордуудыг хайгуулын лицензээр дахиж олгохыг хоригдсон байдаг. 97 оны ашигт малтмалын тухай хуулийн 14-ийн 3. Гэтэл 97-оос 2004 оны хооронд ашигт малтмалын дараагаар ажиллаж байсан Жаргал сайхан гэж энэ нөхөр улсын төсөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг хувийн компаниудад албан тушаалаа ашиглаад олгосон байна. Бүгдийг нь олгосон байна. Энэ нөхөр өөрөө Цайрт минералаас одоо хувь эзэмшээд явж байна. Цайрт минералыг Сүхбаатар аймгийн стратегийн орд байгаа. Энэ хүнийх наан байгаа хүмүүс бол зүгээр л энэ хүний гар хөл болсон хүмүүс. Халзан бүрэгдээ гэж Ховдын стратегийн том орд байгаа. Энэ хүн улсын төсөөр хайгуул хийсэн ордыг хувийн компанид олгож болохгүй гэдэг заалтыг зөрчөөд энэ нөхөр олгоцсон байна. Бороо голд ухаан худаг бүх стратегийн ордыг энэ хүн авилга албан тушаалын замаар олгосон байна. Өөрөө одоо энэ хүн 3 стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна. Далд ноёнтны үүргийг гүйцэтгэж байна. Одоо чи бид энд сугалцгаад стратегийн ордууд дээр хилцэл хийнэ гэд засгийн газар бүрэн эрх төлөөлөгч томилчхоод явж байна. Хоёрхан сонголт байна. Хулгайч нартай хилцэл хийх үү? Хулгайлсан ордуудаа буцааж явах уу? Гэдэг хоёрхан сонголт байна. Хулгайд алдагдсан ордуудаа буцааж явах. Би засгийн газарт улсын их хурлд тодорхой саналууд тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэлд орох гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. Монголын төр авилгачтай бүлэглэлтэй хэлцэлд орох гэж байгаа бол бүлэглэлийн талд урвсан гэсэн үг. Би ерөнхий сайдад ерөнхийлөгчд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ бүх асуудлыг удахгүй оруулнаа. Аль орд нь хуулийн дагуу очсон бэ? Аль орд нь хулгай луур авилгын замаар очсон бэ гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газар хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад надад өгөх ёстой. Ингэж байж бүрэн эрх төлөөлөгч энэ хүмүүстэй хилцэл хийх үгүй юу гэдгээ шийднэ. Шийднэ. Өнөөдөр Батцандан бүрэн эрх төлөөлөгчөө тавьчихлаа гэж бүх хэвлэл мэдээлэлээр муу хэлж байгааг та нар харж байгаа биз? Батцандангаас өөр хүн байсан бол энэ бүрэн эрх төлөөлөгч нэг сайхан байх байсан юм а гэж. Тийм баха. Та нартай хилцэл хийх, хулгайч нартай дохирох хүн та нар тавигдтыг хүлээж байсан баг. Тийм байхгүй. Ер нь уул уурхайн салбарын ил тод байдал, хариуцлагатай уул уурхай гэдэг бол орчин үеийн улс орнуудын, ялангуяа Канада, Австрали гэх мэт уул уурхай хөгжсөн улс орнуудын баримталдаг зарчим юм.
сүүлийн 30 жил Монгол улс хариуцлагагүй уул уурхайгаар авилах хулгайд суурилсан хаалттай уул уурхайн системээр явж ирсэн. Одоо энийг өөрчлөх цаг болсон. Энийг өөрчлөх цаг болсон гэж би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За цааш нь одоо ярина. Босч байгаа ярина. Уул уурхайн ямнаас надад ийм л цаасгасан. Стратегийн ордуудын товч мэдээлэл. Удахгүй татварын газар гайл Монгол улсын засгийн газрын бүх яамдуудаас хууль хяналтын байгууллагуудаас бүх дүгнэлтүүдийг гаргуулна. Уул уурхайн лувр яаж явагдаж байна вэ гэдгийг та нарт хэлье. Одоо ганцхан жишээ хэлье. Ховд аймагт байдаг хөшөөтийн уурхай. Монголын стратегийн том ордуудын нэг. Хэдэн олигархууд хэдэн гэр бүл аваад 10 жижиг хэсэгт хуваачсан байна. 10 жижиг хэсэгт хуваацсан байна. Тэгээд нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байх шийдэ. Энэ бол уул уурхайд нүүрсэн лувр. Монголын ард түмний баялагийг аваад жижиглээд жижиглэнгийн худалдаа болгоод явж байгаа. Би тэр хөшөөтийн уурхайдаар лувр хийгээд байгаа нөхдүүдэд хэлье. Удахгүй хөшөөтийн уурхайг улсын ухрал руу оруулж стратегийн ордод бүртгэж авнаа. Тэр луврыг зохион байгуулсан хүн нь одоо талигаач болсон хүний нэрийг би хэлмээргүй байна. Сайд байсан хүн. Энэ орд болгоны ард нэг сайд. 3 улсын их хурлын гишүүн байна. Орд болгоны ард. Энэ завхарлаа одоо зогсооно. Өчигдөр засгийн газрын хуралдаан дээр Монгол улсын ерөнхий сайд нартаа маш тодорхой чиглэл өгсөн. Энэ баялагын хулгайг зогсоож ард түмний баялаг болсон уул уурхайн ордуудын ашгийг ард түмэнд өгөхгүй бол хувьсгал гарна шүү гэж. Монголын ард түмэн яг 19 оны шгөө талбай дээрээ 100 мянгуулаа цуглан шүү. 100 мянгуулаа цуглаж жагаад ордуудаа буцааж авна шүү. Өөр арга байхгүй шүү. За одоо хэдүүлээ нөгөө хүрээний будрыг ариул далай гэж үг байдаг. Одоо ганц хоёр ордуудын тухай ярих. Зүгээр жишээ авъя. За Эрдэнэтийн Орхон аймагт байдаг манай Эрдэнэтийн зэс молибдены орд. За окей, тэгвэл би суу. За би өгөнд босч ярих дуртай хүн шүү дээ. Та нар сууг загнаад байх тийм ээ. За Эрдэнэт цааваас унч юм уу? За тэгвэл тэр цаасууд надад. За одоо хэрэг байна уу юу? За би яри. За Эрдэнэтийн уурхайн хажууд Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа 3 компани байна. Үүсмэл орд ашиглаж байгаа. Стратегийн ордод хуулиар оруулсан байна. Нэг үүсмэл ордыг манай цагаан дарга ЭБ дарга 2 эзэмшиж юм байна. Шуудхан хэлье. Одоо цагаан дарга гадагшаа гараж авцсан байна. За би цагаан даргыг засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хувьд Монголд хурдан ирж хэлэлцээр хий гэж урьж байгаа. Өөрөө ч хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлчихсэн байгаа. За. Тэгэхээр энэ хэлэлцээр удахгүй явна. Хэрвээ засгийн газар энэ үүсмэл ордыг цагаан гэдэг хүн хулгайн замаар, авилгын замаар авсан гэж үзэх юм бол хэлэлцээр хийхгүй. Энийг шууд хэлж. Хэлэлцээр хийхгүй. Лицензийн зуцлаа дараагийн компанид нөгнө. Дараагийн компани очирч байгаа. Ажилтнуудтай холбоот хий, боловсруулалт хий гэж дараагийн Монгол компаниг оруулна. Хоёр дахь компани байгаа. Зэсэрдний хувь гэж компани байгаа. Энэ компани бол харьцангуй эрүүл компани. 27% нь иргэдэд очсон байгаа. За энэ компани ард бас 2 гишүүн байгаа. 2 гишүүн байгаа. Дүүгээ захирлаар тавьсан байгаа. За ёо. За тэрийг та нар өөрсдөө судлаарай. Би хүний нэр хамаагүй хэлэхгүй, би нотлогоотой юм ярина. Дүүн захирал нь байгаа. За тэр 2 гишүүнтэй надад яриад ах юм байхгүй. Стратегийн ордыг эзэмшиж байгаа бол тэр ах дүүдээ хэлээрэй. Хурдан хэлэлцээрээ хий гэж. Хууль бусаар хэрвээ энийг авсан байвал бас хүчингүй болгож бас болно.
асуудлыг тавьж болно. Гурав дахь нь Эрдмийн нэгж компани байгаа. Эрдэнэ төлбөрийн хажууд овоолго, боловсруулдаг үйлдвэр. 96-7 оны үед захирал нь байсан хүний хүүхдүүд хамаатнууд нь байгаа. Одоо манай нэг ерөнхийлөгчийн найзын хүүхдүүд эзэмшиж байгаа. Эдгээр энэ гурван орд бол гуруула албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа хэдэн дарга нарын орд үйлдвэр. Засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч бол амаргүй ажлыг хүлээж авсан. Албан тушаалын гэмтэргээр эрх мэдлээрээ далимдуулж Монголын ард түмний баялагийг дээрэмдсэн хэдэн нөхдүүдтэй тулах ажлыг хийж байгаа. Хэвлэл мэдээлэлд мөнгө өгөөд бацандан муу хийлгдэг ажлыг, компанид ажлыг өдөр болгон зохион байгуулж байгаа. Би тэднээс айдаг, ичдэг хүн биш ээ. Би төрийн ажлыг гардаж авсан бол дуустал нь хийдэг хүн. Дуустал нь хийдэг хүн. За энэ гурван ордтой холбоотой хэлэлцээр удахгүй эхлэнэ. Хэрвээ энэ гурван ордыг хууль бусаар авсан байвал хүчрүүгүй болгох лицензийн зурцал гэдэг асуудлыг засгийн газар тавина. Тэгэхээр энийг би тодорхой хэлчихье. За дараагийн хэлэлцээрийн явцад гашуун сухайд орж ирнэ. Гашуун сухайтын нүүрсний орд гэж та бүхэн мэдэх үү? Өнөөдөр нэг жилийн дотор 2 их найдын орлого олсон байна. Зүгээр гашуун сухайтын нүүрсний орд дээр олборлж явуулж байгаа компаниуд. Бидний баялагын сангийн хоримтлын санд 470 тэрбум төгрөг байна. Тэр 7 компани нийлээд 2 их найдын орлого олсон байна. 7 гэр бүл. Монголын 3 сая 500 мянган монгол хүний хоримтлын сангийн орлого нь 470 тэрбум төгрөг. Ийм байж болд юм уу? Нэг хүний нэр дээр 130 мянган төгрөг. 30 жил бид нар доромжлууллаа шүү. Одоо баг доромжлоорой гэж хэлэх гээд байна. Баг доромжлоорой. Нарийн сухайтыг 1995 онд уул уурхай сай жигжид гэдэг хүн Нэмт Таашир гэдэг хүнд өгсөн. Сайдын тушаалаар өгсөн. Өрөөндөө суужгаад ганц хуудас бичгдэр гарын үсгээ зураад өгсөн. Нэмт Тааширгаа энэ ордыг 2005 онд гадаадын банкнд тавиад 500 сая доллар зээлсэн. Тэгээд энэ уурхай эхэлсэн. Бидний баялагийг банкнд тавиад 500 сая доллар аваад нарийн сухайтыг эхлүүлсэн. Ийм л байгаа. Нэг амар гайхамшигтай хөдөлмөрч их шиг худлаа юм а одоо бол Монголын улсын төсвөр хайгуул хийсэн ордуудыг аваад банкнд тавиад 500-600-аар нь сая долларын зээл аваад энэ уурхай эхэлсэн. Бүх баримтууд тагнуулаас, татвараас, ашигт малтуулын газруудаас бид татаж авч байна. Дээрээс нь Монгол улс хуультай ороо. Стратегийн ордууд дээр монопол болоод байгаа. Олигарх үүсгээд байгаа гэр бүлүүдийг хязгаарлахын тулд Монгол улс хуулиндаа өөрчлөлт оруулсан. Нэг стратегийн ордын 34%-аас дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмших хоригдлоо гэдэг залттай. Гэтэл одоо энэ МАК-ийн ордууд нэрийг хэлье. Номтой баяр Цэнгүүн гэдэг 2 хүүхэдтэй л байдаг. Номтой баяр Цэнгүүн гэж 2 хүн дээр. Стратегийн ордууд өвд залгамжлахдаггүй. Стратегийн орд бол ордууд. Гадрын хэвлийн баялаг бол Монголын ард түмний өв юм аа. Монголын ард түмэнд үеэс үед үлдэх ирээдүйн хойч үеийг баян болгох ордууд юм аа. Цэнгүүн Номтой баяр хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгөө. Чингис хаан өвөг дээдс энэ улсын тусгаар тогтнолын төлөө зурсаа урсгаагүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхийг нарийн сухайтаас эхлээд МАК хүртэл шаардна. Хуулийг хэрэгжүүлээ. Монголын ард түмэн 2019 онд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Баялагын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох зарчмаар явна гэж. Өнөөдөр Бацандангийн тухай хэвлэлээр ховж худлуунын юм бичүүлээд байгаа хүмүүс чи эднэр Бацандан яасан гэнэ? Та нар Бацандан хүн алсан хулгай хийсэн гэж сонсоог баг. Хууль хяналтын байгууллага намайг шалгаад Бацандан ямар ч ноогүн байна гэдгийг тогтоочихсон. Худлаа бичээд байгаа хүмүүс бол эднэр бичүүлээд байгаа хүмүүс бол.
За дараагийн ордын тухай ярив. Эзэмшил өвчлөлийн асуудал дээр 5 толгой гэж бидний мэд хамгийн том орд байгаа. 8 тэрбум нүүрсний нөөцтэй. 1950-ад оноос хойш судалгаа шинжилгээг хийгээд улсын төсөөр тогтоодсон орд. Гэтэл нэг гэр бүл 5 толгойн хоёр талд нь ухаа худаг, баруун наран гэдэг том орд эзэмшээ сууж байгаа. Гэхдээ нэг гэр бүл. Тэгэд лиценз авсан хугацааг нь харахаар 97-оос 2005 оны хооронд. Нөгөө жаргал сайхны үед. За жаргал сайхан акад харъя. Энэ жаргал сайхны үед. Нөгөө жаргал сайхны үед. Ухаа худгийг жилд олборлох орлогын хэмжээ 30 жилээр тооцох юм бол 130 их найд болж байгаа. 130 их найд. Бид нар 44 их найдын хулгайн тухай яриад байгааз Монголын ганцхан уруурхай 130 их найдыг өгч байна. Эзэмшлийнхаа асуудлыг од жаргалгүй шийднэ. Стратегийн ордыг ганцаараа гэрүүлээрээ эзэмшихгүй. Шуудхан хилээж авнаа. Намайг муулуулдгаараа муулуулаарай. Захиалга хэвлэл мэдээлэлээр бичүүлээрэй. Тэгээд эзэмшигч нь хэн бэ? Хангад экспрешн дээр жаргал, од жаргал. Ард нь хаттын нэг хоёр нөхөд Люксембургт бүртгэлтэй. Энержи дээр бас од жаргал. Од жаргалгүй. Танаас өөр хүн Монгол улсад байдаг юм шүү. Танайхаас өөр компани бас Монгол улсад байдаг юм шүү. Монгол улсын хуулийг зөрчиж, Монгол улсын хуулийг уландаа гიშгэж, Монголын ард түмнийг доромжилж байгаа бол энэ компани лицензийн хүчингүй болгоод дараагийн Монгол компаниудад нь шууд өгөх хэрэгтэй. Нүүр сухад гацад руу зарж чадах Монгол аавын хөвгүүд мянгаараа байгаа. Ерөөсө хил дээр байгаа юм. 30-тэй залуучууд, 40-тэй залуучууд наад нүүрсийг чинь ухаад гаттуудад зарч чаднаа. Од жаргалгүй. Нямташиргүй. Нэг тийм хүнд ажил биш. Хөшөөт дээр байгаа тэр барсуулдгын хамаатнууд, талигаас барсуулдгын хамаатнууд. Одоо болцгоо наад лөөвөр булхайгаа 34 жилийн энэ завхарлыг бид эвийн аргаар, хуулийн аргаар шийдэе. Бэтийн хувьд би ийм санал тавьж байгаа. Хэрвээ хууль зөрчиж, хулгайн замаар олсон мөнгөө хэвлэл мэдээлэл зарцуулж, бидний эсрэг төрхөрч, ард түмний эсрэг төрхөрч үзэх гэж байгаа бол бас үдсэн шиг үзье. Үдсэн шиг үзье. Айгаад ах юм надад байхгүй шүү. За дараагийн асуудлыг ярина. Энэ стратегийн ордууд дээр болж байгаа ловруудын тухай. Лицензийн ловрыг би сая ярьсан. Одоо ийшээ орох гэж байгаа 38 ордуудыг чинь жижиглчихсэн байна. 38 том стратеги ордыг чинь жижиглээд бүгдийг нь ашиглаж байна. Найзуудаа 18 жил хулгайгаар стратегийн ордод оруулахгүйгээр ашиглаж байна. 18 жил хулгай хийлээ. Энэ ордуудыг зориуд стратегийн ордод оруулахгүйгээр. Уг нь 2007 оны улсын их хурлын тогтоолоор оруулах гэдэг заалттай. 18 жил оруулахгүй яаж чадж байна? 18 жил хулгай хийлээ. Одоо болоо юм биш үү? Бүгдийг нь хувийн аж ахуй нэгжүүдэд өгсөн. Оруулахаас өмнө. Одоо Монголын ард түмнийг доромжлохоо болцгоо. Үе үеийн уулуурхайн сайд нар, үе үеийн ашигт малтмын газрын дарга нар 2007 оны улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлээгүй байна. Хэрэгжүүлэхгүй байна. Одоо Туван сайд өнөө маргаашгүй улсын их хурл руу энэ асуудлыг оруулна гэдэгт бид итгэж байгаа. Бас харж байгаа гэдэг хэлье. Дараагийн том ловер уулуурхай дээр байгаа лабораторийн хулгай. Монголоос гарч байгаа уулуурхайн баялагийг лабораторийн аргаар хулгайлж байна. Хэл гайлын хулгай. Лабораторийн дүн шинжилгээгээ компаниуд өөрсдөө хийдэг. Лабораториор зэсийн орцыг нь багасгаад бичигдэг. Нүүрсний чанарыг нь муу гэд бичигдэг. Тэг хямдхан үнээр гаргадаг. Цаана хэлийн цаана гараад их хэмжээгээр өндөр үнээр зардаг. Энэ талаар тагнуулын мэдээлүүд бидэнд ирж байгаа. Одоо лабораторийн асуудлыг Монгол төр зэгцэлэхгүй бол
лабораторийн хулгайгаар Монгол баялгаа алдаад дууслаа шүү. Энийг би иргэд олон түмэндээ тодорхой хэлхийг хүсэж байгаа. За дараагийн асуудал. Оюу толгойг ярихгүй бол бас болохгүй. Монгол улс оюу толгойн 34% авсан одоо 6 тэрбум долларын өрөнд орчоод байна. 6 тэрбум долларын өрөнд орчоод байна. Алтан дээр суусан гуйлагчин болцоход байна. Монголын ард түмэн одоо цагаан сараа тэмдэглэж чадахгүй өлөн зилмэн явж байна. Цаа тавьчихдаг, зээл авчихдаг. Монгол улс 34%-ийн зээлийн өрөнд өнөөдөр 6 тэрбумын өрөнд унчаад явж байгаа. Одоо оюутлогоо нөөц 40 он гэхэд бараг дуусах гэж байна. Дуусах гэж. Энэ завхарлыг зогсоохгүй бол Монголын ард түмэн босхоос өөр арга байхгүй. Монголын ард түмэн босхоос өөр арга байхгүй. Энэ асуудлыг өчигдөр ерөнхий сайд засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн. Засгийн газрын зарим гишүүд бол гар хуруугаа хөдлөж чадахгүй аймхай хулчгрууд байгаа. Хулчгрууд байгаа. Улсын их хурлч гэсэн олон хулчгаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байгааг бид харж байна. Монгол улсын засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хувьд уул уурхайн бузар будааг илчилж энэ бүх асуудлыг шийдэхийн тулд бэд саналаа холбогдох байгууллагууд руу хөргүүлнэ. Хууль хяналтын байгууллага руу хөргүүлнэ. Одоо энэ нөхрийг өнөөдөр авилгатай тэмцэх газар руу шалгуулахаар явуулж байна. Энэ нөхрийн үед стратегийн бүх ордууд халзан бүрэгдээ гэдэг том ордыг сахал эрдэнэлэгт энэ нөхөр өгсөн. Борооголдыг энэ нөхөр өгсөн. Цайрт минералыг энэ нөхөр өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр стратегийн бүх ордуудын хайгуулыг хийсэн. Оюу толгойд ганцхан орд хувийн мөнгөөрөө хайгуул хийсэн орд байгаа. Улсын төсвөр хайгуул хийсэн ордуудын 50%-ийг улс мэдэх ёстой. Ард түмэн мэдэх ёстой гэдэг хууль гарсан юм а. Баялагын өгөөжийн дийлэнх нь баялагын сангаар дамжиж хуримтлын санд орж ард түмний дансанд орох ёстой. Энэ тэмцлийг 19 он хүртэл иргэний хөдөлгөөнүүд гудамжинд хийсэн учраас 19 оны үндсэн хуульд бид оруулж чадсан. 19 оны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныхаа төлөө Батцандан гудамж руу хөөгдөж гарсан. Одоо ч хэвлэл мэдээлэлээр хамгийн муу хүн болж доромжлуулж байгаа. Гэхдээ Батцандан амьд байгаа. Ард түмнийхээ талд баялагтай эзэн болох тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ та бүхэндээ албан ёсоор хэлье. Ингээд асуултанд хариулъя. Та бүхэн нээлттэй асуугаарай гэж хүсэж байна. Эндээс асуултаа нэгдүгээр сэтгүүлчдийн хөдөлгөөнөөр мэдээлэл гаргаж байгаа гэж хэлж байгаа шүү. Тэр бас таа явах. Бодлоготой бүх хөдөлгөөн ч юм уу хэлцээрээ мэдээлэл гаргах байна. Одоохонд оны тийм хүмүүс байгаа. Магадгүй таныг хов хөдөлж холбоотойгоор шүүмжилсэн, сэтгүүлсэн шүүмжлэх магадгүй хэвлэлүүд мэдээлэл гаргаж байгаа гэж бодож байна. Тэгээд яг энэ харилцан газрын мэдээлэл боловсроо яг энэ орны ихтэй одоо очгүй орны ихтэй яг өөрөө тааж чадахгүй тэгж байна. За хүнийг дүгнэе гэвэл хийсэн ажлаар нь дүгнж байна. Эрдэнтийн 49% хулгайд алдахад хулгайчдын бүлэглэлтэй хэн тэмцэж эргүүлэн авчирч байсан бэ? 5 толгой хулгайд алдагдахад ямар хүмүүс тэмцэж 5 толгойг Монголын ард түмэнд нь эргүүлэн авчирч байсан бэ? Оюу толгой хулгайд алдагдаж байхад Сүхбаатарын талбай дээр хэн жагсаж байсан бэ? Офшорын хуулийг хэн санаачилж батлуулсан бэ? Хулгайсан мөнгө офшор руу гаргадаг байхад тэрийг хэн зогсоосон бэ? Батцандан юм аа. Хууль санаачлагч нь Батцандан юм. Ажлын хэсгийн ахлагч нь Батцандан юм. Зүгээр хүнийг дүгнэе гэвэл хийсэн ажлаар нь дүгнж бай. Өөр асуулт байна уу? Тэгээд та яагаад одоо яг бодлогын бишин засгийн газартаа орж ирэх юм бэ? Ажлаа дээр
болохгүй юм бэ? Тантай мөр зэрэгцээ явж ирсэн хүмүүс ч мөрдөл ингээд нэг авах юм шиг тийм. Өстрөө үрийн зарим нэг ажлыг яаж өнөөдөр бас юм уу дэмжин гарцсан гэдэг юм. Нөгөө болсон юм. Ард түмний хүндэтгээд босоо идэх үү? Тэгээд нөгөө талаасаа бетер контактыг таныг засгийн газраас хэн нэг нь магадгүй одоо санал оруулж тавьсан уу? Эсвэл та өөрөө одоо саналаараа бүрэн төлөвлөж төлөвлөж гэсэн санал. За засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч гэдэг бол онцгой нөхцөл байдал үүссэн үед томилогддог албан тушаал байна. Богино хугацаанд томилогдно. Магадгүй 1 жил 2 жил. Ерөнхий сайд, эдийн засгийн хөгжлийн сайд ганц төмөр 2 надтай уулзсан. Уул уурхайн салбарын хулгай дөврийг ил болгож хариуцлагатай ил тод уул уурхай бодлогын төлөө явъя. Хоёрдугаарт баялагын сангаа баян болгоё. Баялагын сангийн хуримтлалын сан төвлөрч байгаа мөнгөн хөрөнгийг стратегийн ордуудаас орлогоос нь 34, зарим ордуудаас 50 хүртэлх хувийг нь авч богино хугацаанд ард түмнийхээ хөрөнгийг арвижуулъя гэдэг үүрэг даалгавар өгсөн. Энийг хийж чадах хүн бол та гэж хэлсэн. Та чадах уу гэсэн. Би чаднаа гэсэн. Одоо энд ингээд зогсож байна. Асуулт байна. Та одоо энэ хит ордуудын эзэмшигчдийн дэлгэрийн ширээний ард суурь гэж байна. Жишээлбэл Эрдэнэтийн Францын бус оролцоод Эрдэнэний бол одоо тодорхой үед Америкийн нэгдсэн улсын харьяалтай компани эзэмшдэг шүү дээ. За нарийн Сүхбаат дээр жишээлбэл дан ганц мах байхгүй тийм Балуан компани байгаа шүү дээ. Жишээлбэл нөө Азергийн Чондгол гээд Отгонбаатрын гэх мэт ийм компаниуд байгаа. За тэгээд хөшөөд дээр та ярьлаа Барсуулт сайд яах түнэг ярьлаа. За эдгээр компаниудтай хөтлөлт хийсний дараа энэ ордуудын яг хэдэн хүрээний төрс аваад энэ менежментийг яаж хийх вэ гэдэг асуулт хамгийн ихэнх нь өнөөдөр хин нэгэн ихээс илүү энэ бүх Израилийн ордуудын тодорхой хувийг төр авчлаа. Тэгвэл энэ менежментийг яаж хийх вэ? Өөрөөр Эрдэнэс 5 толгойдоор гарсан асуудал өнөөдөр хүмүүсийн бодлоод аюул ярьж байгаа. Тэгвэл магадгүй дахиад төрийн мэдлэлд очиод эзнэрдээ дахиад Эрдэнэс 5 толгойж ийм алдаад юу нэг эдгэртэй хэвчээ хийсэн дараа менежментийг яаж зурх юм? Компани За би хариулъя. Хувийн менежментийг цааш нь үргэлжлүүлнэ. Од жаргалаас илүү менежмент хийж чадах хүн Монголд байгаа гэж би итгэж байгаа. Нямтайшраас илүү менежмент хийж чадах хүн Монголд олон мянгаараа байгаа. Ганцхан нямтайшраа од жаргал 2 чаддаг гэж би бодохгүй байна. Нүүрс ухаад гатт руу зарахыг энэ зогсож байгаа залуучууд чадна. 30 настай 40 настай залуучууд чадна. Нэг их тийм хүнд хэцүү ажил биш ээ. За энийг би хэлчихье. Энэ компаниуд менежментээ шударгаар хийж чадахгүй бол ард түмэндээ хувиа өгөхгүй бол баялагын сандаа хууль заасан 50%, 34% оруулахгүй гэж байгаа бол дараагийн Монгол компаниг нь оруулаад явнаа. Энэ баялаг ордууд бол стратегийн ордууд бол Монголын ард түмний өмчн. Монгол төрийн өмчн. Од жаргалын өмч биш. Нямтайшрын өмч биш. Жаргал сайхны өмч биш. Та нарын өмч. Өмчлөгчийн эрхийг зөвхөн улсын их хурл хэрэгжүүлнэ гэдэг заалттай. Улсын их хурл цааш нь энэ хулгайгаар авсан ордуудыг цааш нь хулгайч нартайгаа нийлээд хэрэгжүүлж явах юм уу? Шудраг хууль эрх зүйн зарчмын өрөөнд явах юм уу гэдгийг улсын их хурл засгийн газар 2 шийднэ. би нэг ийм асуулт байгаа. Тэгэхээр гадрууд дээр төрд авчлаа гэсэн энэ байгаа ажилчдын жирийн уурхайчтай асуудал хөндөгдөх гээд байгаа байхгүй юу? Одоо яг одоо магадгүй 34% төр авчлаа гэнгүүт наа компани төлөвлөсөн тэр цалин хөлсгөн төр цалин хөлсгөн тэр залуучууд чадахгүй. Төр авах гэж байгаа юм байхгүй. Хэн төр авна гэдэг байгаа юм? Та төр авах. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай ярьж байгаа юм. Менежмент нь хуваараа явна. Хувийн орох менежментийн компаниуд олон зуугаараа байна. Од жаргал нь хийгээд явж болно. Хийхгүй бол өөр Монголын өөр мэрэгжлийн компаниудыг оруулаад явуулчихна. Төр дээрэмдэж авах гэж байгаа гэдэг худлаа мессежийг энэ нөхдүүд өөрсдөө гаргаж байгаа хэвлэл мэдээлэлээр. Уул уурхай гэдэг чинь зүгээр л оператор компани ордог. Менежментийн компани ордог. Ийм л зүйл шүү дээ. Тэ? Одоо магадгүй түр 30%-ийн авах гэхээр өөрөө харагдана шиг юм нөгөө дараа нөгөө яг жинхэнэ одоо баялаг гэх юм бол олж байгаа ашигаас нь 34%-ийг аваад байна гэдэг юм би компанийн биш ашигын. За
За би хариулъя. За бүрэн эрх төлөөлөгчд өгсөн удирдамж байгаа. Энэ компаниудтай тохиролцоод хэлцэлд ороод нэг бол 50 хүртэлх хувийн ав. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бол 34 хүртэлх хувийн ав. За хувь дээр өр ширтэй компаниуд байж болно асуудалтай. Хувийнхоо оронд эзний татвар гэж байдаг. Эздүүл та нар Монголын ард түмэн байхгүй юу? Эзний татвар роялти гэж байдаг. Роялтигаар энэ хувийг төрийн эзэмшлийн хувийг орлуулад явж бас болно гэдэг асуудлыг удирдамжид оруулсан байна. Тэр битгий засгийн газрын хуралдаан дээр бүтээгдэхүүн хуваах гэрээгээс ярьж болно. Маш тодорхой удирдамж өгөгдсөн байна. Эцсийн дүндээ энэ гэрээнүүд улсын хурлаар батлагдана. Улсын хурлын 126 гишүүний өмнө бид нар гэрээ хэлцлээ бэлдээд оруулна. Энэ уулуурхан компаниудад ашиг сонирхлын зөрчилтөй, нэгдмэл ашиг сонирхолтой нөхдүүдийг улсын хурлын чуулганд оруулахгүй байх ёстой. Одоо тэр нөхдүүд л энэний эсрэг явж байгаа. Хэдэн хүн байгаа юм бэ? 10 хүн бий. Тэр нэрсийг нь та нар гарга. Би над дээр ирсэн нэрс болгоныг зарлаад явна. За өөр асуулт байна уу? Нэг асуулт байна. Сая та юу юусээд том дотор сайд хандлагатай уулзсан шүү дээ. Та өөрөө одоо энэ ахмад төлөвийг саналаа хэлсэн юм уу? Энэ хоёр таны домд уулзсан юм уу? За энэ жижиг асуудлаа. Ер нь нэг хин нэгнийг албан тушаалд томилоход томилох эрх бүхий этгээдэнд дуудаж уулзаад та энэ ажлыг хийж чадах уу гэж асуудаг. Би чаднаа л гэж хариулсан. Ямар нэгэн ажлыг Батцандан гардан авсан бол тултал нь хийнэ. Энийг хэлчихье. Хэвлэл мэдээлэлээр доромжлох тусам Батцандан ажлаа илүү сайн хийнэ. Энийг л би нөхдүүд хэлчихье. Тий. Бид дараа хамтран нэгнээс өмнө одоо энэ хэлцүүдийг хийхгүй бол бид доошоо тэрийн хэлцүүд нь юу хийлээ? За тодорхой хууль байгаа. Хэлцлүүд удахгүй эхэлнэ. Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдсан байгаа. 2 ажлын хэсэг явж байгаа. Нэгдүгээр 6 саядаас бүрдсэн том ажлын хэсэг байгаа. Дэд ажлын хэсэг байгаа. Мэргэжлийн экспертүүд, шинжээчд орсон. Мөн төрийн одоо яамдуудаас төлөөлөлд орсон 20 гаруй хүнтэй том ажлын хэсэг байгаа. Тэр ажлын хэсгийг Монгол Улсын засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч удирдна. Том ажлын хэсэгт 7 хоног болгон тайлангаа репортоо өгч явна. Засгийн газар хэлцэл боллоо гэж үзвэл улсын хурл руу оруулна. За хэлцлээс зугтаж байгаа хэсэг нөхдүүд байгаа. Хэлцлээс зугтаж байгаа. Одоогийн байдлаар хэлцэл хийхээр саналаа ирүүлсэн цөөнгүй компани байна. 5-6 компани байна. Хэлцлийг удаашруулах, хэлцлээс зугтах гэж оролдож байгаа тэр нөхдүүдэд би засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн хувьар хэлье. Хуультай шүү. 5 сарын 1 гэдэг хуультай шүү. 5 сарын 1-ний дотор саналуудаа ирүүлэхгүй бол Монголын ард түмэнд ноогдох ашгийг өгөхгүй бол холбогдох байгууллага руу бичиг явуулнаа. Монголын ард түмэн босноо. Шууд хэлчихье. Ард түмэн босон шүү. За би энийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар бас хэлхийг хүсэж байгаа юм. Өөр асуулт байна уу? Хөндлөе асуулт. Юу ард түмэн босноо гэдэг ард иргэдийг самбараагүй байх. Би жагсаал хийн. Шууд хэлчихье. Би скватрын талбай ойрхон байгаа үз? Та нар харсан баг. 5 сарын 1-ний дотор хэлцэлдээ орохгүй бол би Монголын ард түмэнтэйгээ хамт жагсаал хийнэ. Мянган Монголын ард түмэн энержи ресурс руу очино. Гашуун сухайт руу очино. Нарийн сухайт руу очино. Хөшөөт рүү очино. Хэлцлээ хий. Баялагын сандаа өгөх ёстой юм өг. Би энийг хариуцлагатайгаар хэлье. Одоо гадны Саадын хэрэг наад чи зүгээр лицензийн дотоод гэх юм уу хуулийн хүрээнд гаргана. За яах вэ? Олон арга байгаа. Олон арга байгаа. Ард түмэнд ганцхан эрх байдгийг. Жагсах, цуглах. Энэ дарга нар, ордонд байгаа олон дарга нар энэ компаниудын эрх ашиг лоббинд орцсон байгаа. Тэр нөхдүүдтэй ард түмэнтэйгээ нийлж тэмцэнэ. Өөр арга байхгүй. нэг дахиад нэг асуулт байна. Одоо бидний хөрөнгө нэг чухал байна гэдэг зэн админ үйлчлэгийн болон байна. Одоо энэ ордууд дээр албарлалт ашиглах хайгуул загадууд дээр гадны хөрөнгө оруулалттай компаниуд байгаад энэ асуудал үүсэх бол хөрөнгө оруулалт дахиад хөрөнгө оруулалт бол шүү. Эсвэл тоохгүй гэдэг нь Монголын ард түмэн баялагтай эзэн болох ёстой. Бүгдээрээ гуйлагч амьдарч болдго юм уу? Цагаан сараа тэмдэглэж чадахгүй, карманда мөнгөгүй.
уул баваа авч чадахгүй, ууцаа авч чадахгүй мянган хүмүүс байна. Гадны хөрөнгө оруулагч нар ч гэсэн Монголын ард түмний зовлонг ойлгох ёстой. Ойлгох ёстой. Гадны хөрөнгө оруулагч гэхээр Тэнгэрээс бус амьтад байд юм уу? Тэд нар ч гэсэн Монголын ард түмний зовлонг ойлгоно. Ихэнх гадны хөрөнгө оруулагчид хятадууд байгаа. Хятадууд байгаа. Урд талын хүмүүс хятадын иргэд төрийн шийдвэрийг ойлгодог юм аа. Гадны хөрөнгө оруулагч гэдэг нэрийн дор Монгол улсын хуулиас бултах гэж оролдох хэрэггүй гэж би энэ өхтүүдэд хэлхийг хүсэж байгаа. За өөр асуулт байна уу? Та нар Twitter дээр хуулийн талаар ярьсан байсан. За тэр нөгөө Америкт явуулсан үсний шинжилгээний ДНК хариу ирсэн бол тань тэр талаар мэдээлэл. За Батуул муу би яриад яах вэ? Батуулгүй одоо 70 хүрч байгаа үгний тухай би юу ч хэлэхгүй. Хэдүүлээ одоо үндсэн ажилдаа төвлөрье. За юу. За баярлалаа та бүхэндээ.